За сайн бацгаана. Энэ өдрийн минь төргий. За өнөөдрийн хичээл эколог гэсэн хичээл орох нь. Өнгөрсөн намраас эхлээд бид нар бие биенийг нэлээд сайн онлайнаар захимаар мэддэг болсон гэж бодож байна. За багш нь өмнөх хичээл өмнөх семестрт биологи, амьтан судлал, урмал судлал, хөрс судлал тийм ээ. За эдгээр хичээлүүдийг орж исэн бөгөөд өнөөдрийн хичээл энэ удирлын хичээл маань бол эколог гэсэн хичээл байх нэ. За эколог гэсэн хичээл урахын тулд бид нар ямар ном сурах хүчийг ашиглах вэ? За энд Мөнх баяр энэ Мөнхбаатарыг хэлбэршүүлсэн эколог Улаанбаатар хот 2006-2012 оны ном. За О Шавдар Сүрэн эколог танин мэдхийн үндэс, Дамзан экологийн үндэс, за Муусаас гаргасан Монгол Улсын их сургуулиас гаргасан Содном давгийн эколог, за гүр нар хажид салган нарын гаргасан хүний эколог, за основы экологийн Орсын улсын ном Яодомын гаргасан, за Монгол Улсын их сургуулиас гаргасан Крепсийн гэж ярддаг эколог. За эдгээр номуудыг бол хичээлдээ ашиглаж болно. За багшийнх нь хичээлдээ ашиглаж байгаа ном бол хэлбэршүүлсэн эколог буюу за энэ Мөнх баяр өгшийн ном 2006 онд анхны хэвлэлтэнд гарсан, 2012 онд хоёр дахь хэвлэлт нь сайжруулсан хэвлэлт гарсан. Энэ номыг аль алиг нь ашиглаж болно. За мөн Содном давгийн эколог, за энэ хүний эколог зэрэг эдгээр номуудыг бол багш нь хичээлдээ ашиглаж байна. За та нар бол одоо хичээлдээ дээрх номнуудыг ашиглахаас гадна өөр бусад экологтой холбоотой ямар ч номыг ашиглаж болно шүү. За ингээд экологийн хичээл дээр дээрх номнуудыг ашиглаж хийх нэ. За ялангуяа одоо би багш нь одоо явцын дунд бие даалт ирфрат өгнө. За үүнийг хийгээд багштай захимаар бас илгээгээрэй. За тэгээд өөрсдөө багшийнхаа мэйл хаяг утсаар холбогдоод бие даалтуудаа бас авч болно шүү. За тэгээд хичээлийн эцэст бол би эрц явцын шалгалт эрц, за дээр нь одоо бие даалт гэсэн байдлаар дүнгээ гаргана. Тэгэхээр бид бол заавал ямар нэгэн бие даалт даалгавар хийж дүнгээ гаргуулах юм байна гэж ойлгоорой. Тэгээ энэ хичээл маань бол 2 кредитийн хичээл учраас одоо 30 цагийн буюу багшийнх нь 16 удаагийн оролтоос одоо та нарын маань хичээл бий болно. За 8 цагийн 8 удаа лекц, 8 удаагийн семинар байдлаар хичээл маань орно. За ингээд бүгдээрэнд нь амжилт хүсье. За экологийн шинжилгээ ухааны ерөнхий ойлголт. За энэ хичээл бол ерөнхийдөө экологийн шинжилгээ ухааны тухай ерөнхий ойлголт буюу экологийн шинжилгээ ухааны удирдгал хичээл гэж. Хичээл болгоны ихэнд нэг удирдгал байдаг тийм ээ. За тэр талаар орох юм байна. За мэдээж эколог гэж юу юм? Экологийн шинжилгээ ухааны судлах зүйл, судалгааны зорилго, судалгааны арга, ач холбогдлын талаар ерхий хичээл дээр үзэх нэ. За эколог гэж юу вэ? Амьд бие орчин үеийн харилцаа холбооны тухай шинжилгээ ухаан болгох эколог нь. За oikos, logos гэсэн хоёр үгнээс гаралтай, грек үгнээс гаралтай. За энэ oikos гэдэг нь бол гэр орон байр, logos гэдэг нь судлал, сургаал гэсэн утгатай үг юм аа. За 1866 онд Германы эрдэмтэн Геккел гэдэг хүн анх эколог гэдэг нэр томьёог шинжилгээ ухаанд оруулсан байдаг байна. За эколог гэдэг шинжилгээ ухаан маань яаж хэрхэн үүссэн юм бэ гэж. Тэгэхээр бид нар нөгөө биологийн шинжилгээ ухаан дээр ярьж байсан шүү дээ. Биологийн шинжилгээ ухааныг үндэслэгч за эволюцийг бол үндэслэгч хүн бол Чарльз Дарвин байдаг тийм ээ.
эволюцийн сургаал, дайрамны сургаал гэж байдаг. Энэхүү дайрамны сургаалыг бий болгогч хүн маань бол Чарльз Дарвин юм аа. 1809-аас 1892 оны хооронд амьдарч байхдаа дарвинизм буюу дайрамны сургаалыг, эволюцийн сургаалыг гаргаж ирж байсан. Тэгэхээр тэрхүү хүн маань бол оршин тогтнохын төлөөний тэмцэл гэж, оршин тогтнохын төлөөний тэмцлийн тухай дайрамны сургаал нэгсэндээ экологийн асуудлыг хөндөж эхэлсэн анхны үзэгдэл байжээ гэж ярьдаг. За тэр үеэс эхэлж ерөнхийдөө экологи маань бий болсон юм аа гэж үзэж байгаа. За мөн одоо экологийн асуудал маань бол биологийн шинжилгээ ухаанаас салбарлан үүссэн орчин цагийн шинэ шинжлэх ухаан гэж үзэж байгаа. Нэлээд томоохон хүчин авч байгаа шинжлэх ухаан гэж үздэг. За энэхүү шинжлэх ухаан маань үүсэж хөгжих шалтгаан нь бол хүмүүс бид одоо тэр байгаль орчинд хэрхэн дасан зохицоод байгаа, тийм ээ? Хэрхэн байгаль орчныг өөрчилж байгаа, түүнтэй холбоотойгоор одоо хэрхэн хамгаалах ёстой гэдэг талаас нь экологийн шинжлэх ухаан үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн байна. За тэгээд энэ 2 дугаар зураг дээр бол Гегелийг 1834-өөс 1919 онд амьдарч байхдаа тийм ээ экологи гэдэг нэр томьёог гаргаж ирсэн байна гэж хэлжээ. За зүйлийн дотоод дахь болоод зүйл хоорондын орчны хоорондын харилцан үйлчлэлийн үр дүнд сав ертөнцийн хүчин зүйлийн тухай, экологийн тухай ойлголт хийхэн ач холбогдол өгсөн бөгөөд одоогоос одоо 150 орчим жилийн өмнө экологийн шинжлэх ухааны үндэс суурь тавигдсан байдаг. За экологийн шинжлэх ухааны амин чухал асуудлын нэг нь бол одоо биосфер юм аа. За биосфер гэж юу хэлдэг вэ? Биосфер гэж. За биосфер гэдэг бол био гэдэг нь амь, сфер гэдэг нь мандал, тийм ээ? Амь мандал. Тэгэхээр энэ экологийн шинжлэх ухааны амин чухал асуудлын нэг болох биосферийн тухай хамгийн төгс төгөлдөр судалгааг бол Владимир Иванович Вернадский Оросын эрдэмтэн тодорхойлсон байдаг. За тэгээд тэрээр бол амьд бие махбод бол геохимийн үүргийг тодорхойлж атомуудын биогийн шилжилтийн улмаас одоо биосфер оршин тогтносон юм а гэдэг онолыг бол үндслийг нь боловсруулж тайлбарлаг гаргаж ирсэн байдаг байна. За эндээс эхлээд л одоо амьд бие махбод гадаад орчиндөө хэрхэн дасан зохицох, түүнийг одоо дасан зохицож байгаа, хэрхэн тэмцэж байгаа, даван туулж байгаа тийм ээ. Түүнийг нь бол одоо экологийг тодорхойлсон. За мөн дараа нь Оросын академич С.С. Шварц 1973 онд бол шинжлэх ухааны академийн биосферийг хамгаалах асуудлаар ерөнхий хуралдаа хийхдээ байгалийн амьдралын тухай шинжлэх ухаан болох экологи нь өөрийн 2 дахь залуу наснд орж байна гэж тодорхойлсон. 100 гаруй жилийн тэртээ организм орчин хоёрын харилцааны тухай сургаал болж өссөн экологи нь биднийг харсаар байтал байгалийн бүтээгдэхүүний тухай, дэлхийн амьд бүрхэгч бүхэлдээ яаж ажилдаг тухай шинжлэх ухаан болон хуурсан байна гэж хэлсэн. Мөн экологи үйлдвэрийн нийгэмд одоо хүний байгальд хандах зам байдлын үндэс болж байна гэж тодорхойлсон. За ийхүү одоо юу гэхээр байгаль орчин өөрчлөгдөх шалтгааныг хүмүүс бид хийсэн, үүнээс болж хэрхэн өөрчлөгдөж байгаа. За тэгээд бид түүнтэй хэрхэн дасан зохицож амьдрах вэ гэдэг онолын үндсийг бол Шварц биосферийг хамгаалах асуудлаар хуралдаа тодорхойлж өгсөн байдаг. За экологийн шинжлэх ухааны эрчимтэй хөгжил нь бол 19-р 20-р зууны эхээр хүрсэн. 19-р зууны сүүл 20-р зууны эхээр хүрсэн. За 1912 онд бол Брюссел хотноо
оролцсон Дэлхийн ботаникийн 3 дугаар конгрессээс экологийн шинжилгээ ухааныг аутоэкологи, синэкологи гэж хоёр том салбар хуваасан. За энэ аутоэкологи гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр нэг бие махбодын орчинтойгоо харьцаж байгаа байдлыг бол аутоэкологи гэж хэлж байна. Тэгээ бодгойлын экологи гэж өөрөрлөдөг. За синэкологи гэдэг нь бүлэг амьд биесүүд орчинтойгоо харилцаж байгаа. Энэ хэлбэрийг судалдгийг синэкологи гэж хэлдэг. Тэгэхээр өнөөдөр бид нар экологийн шинжилгээ ухааны хичээлдээ бол энэ аута болон синэкологи аль аль судалгаанд ашиглана. За экологийн шинжилгээ ухааныг мөн сонгомол экологи, хавсраг экологи гэж хоёр чиглэлээр ялгаж авч үздэг. За сонгомол экологи гэдгийг судлах зүйл нь юу байх вэ гэхээр экологийн хүчин зүйл, түүний биологийн макросистемд орон зай цаг хугацааны хувьд хэрхэн өөрчлөгдөж байна вэ гэдгийг судалдаг шинжилгээ ухааны бол экологийн сонгомол байдлаар судалж байна гэж үздэг. За тэгээ энэ биологийн макросистем гэдэгт нь юу ордог вэ гэхээр популяц, бүлгэмдэл, экосистем, биосфер юм байна. Тэгэхээр экологийн шинжилгээ ухааны судлах хамгийн жижиг нэгж нь бол нэг бие махбод буюу бодгоол орчинтойгоо хэрхэн тасан зохицож байна гэдгийг судалдаг гэсэн үг. За мөн макросистем болох гэдэг бүлэг амьд биесүүд популяц хэд хэдэн амьд биес тодорхой нэг газар нутагт амьдарч байгаа тэр амьд биесийг нэг популяц гэж нэрлэдэг байна шүү дээ. Тэгэхээр тэр популяцууд хэрхэн өөрчлөгдөж байгаа, хэрхэн дасан зохицож байгаа, хэрхэн хоорондоо тэмцэж байгаа тийм ээ. Энэ бүгдийг судлана. Бүлгэмдэл өөрөөр нөгөө биоценоз, биогоценоз гэж ярьдаг тийм. Экосистем, орчны тогтолцоо, биосфер, амь мандал. Тэдгээрийн хоорондын өөрчлөлтийг орон зай, цаг хугацааны орчилтонд судалдаг шинжилгээ ухааныг сонгомол экологийн судалж байна гэж үздэг. За нөгөө талаар хүний экологи, үйлдвэрийн экологи, хотын экологи гэдэг нийгмийн экологи зэрэг бусад шинжилгээ ухаантай хавсарсан байдлаар судалж байгаа гэдэг хавсрах шинжилгээ ухаан гэж хэлдэг. Тэгэхээр орчин үед бол одоо хүний экологи, үйлдвэрийн экологи, хотын экологи гэх мэтлэн барилгын экологч гэдэг юм тийм. Ингэж улам экологийн шинжилгээ ухааны олон салбарууд болон хөгжиж судлагдаж байгаа юм. За 19-р зууны хагасаас эхлээд ерөнхийдөө бол ургамлын экологи, амьтны экологи гэх байдлаар судалдаг байсан. За энэ маань улам дэлгэрээд хүнд рүү ойртсон байна. Хүний аж амьдралтай холбогдож судлагдсан. Үүнийгээ юу гэдэг нь вэхээр хавсраг шинжилгээ ухааны салбарууд гэж нэрлэдэг. За экологийн шинжилгээ ухааны зорилго нь юу юм бэ гэж. Тэгэхээр орчны өөрчлөгдөж байгаа нөхцөлд нь эссэн мэнд оршин тогтнож үлдэх буюу одоо экологийн тэнцвэрийг хадгалахад туслах явдал юм аа гэж. Тэгэхээр бид бол одоо яа вэ гэхээр байгаль орчинтой харьцаж байгаа тохиолдолд тодорхой хугацаагаар тодорхой ямар нэгэн зорилгоор орчин маань байнга өөрчлөгдөж байдаг гэж. Тэгэхээр тэр өөрчлөгдөж байгаа нөхцөлд нь дасан зохицсны үр дүнд одоо эссэн мэнд үлдэж үр удмаа үлдэх гол нь чухал байна. За мөн одоо тэр экологийн аюулгүй байдлыг хангах нь чухал. Жишээлбэл юу вэ гэхээр бид нар усаа, хөрсөө бохирдуулж гад түүнд яах вэ? Дасан зохицож амьдрна гэж ярьж болохгүй шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр түүнийг хамгаалах хэрэгтэй болж байна. Тэгэхээр ус хөрсөө бохирдуулахгүй байх, тэнцвэрт байдлыг нь хадгалахад туслах зорилгоор экологийн шинжилгээ ухаан үүсэж хөгжсөн байдаг байна. За тэгвэл экологийн шинжилгээ ухааны судлах зүйл нь юу юм бэ? Экологийн шинжилгээ ухааны судлах зүйл нь биологийн макросистем гэдэг. Нөгөө микросистем, биологийн микросистем буюу нэг бие махбод түүнийг судалдаг. Нэг бие махбодыг судалдаг шинжилгээ ухаан нь бол биологи гэдэг тийм. Тэгэхээр биологийнхаа макросистем болох одоо бие махбодуудыг нийлүүлээд популяц гэж нэрлэдэг шүү дээ.
Тэр бие махбодууд нэг бие махбод нөгөө бие махбодтойгоо яаж холбогдож байна вэ? Яаж харилцаж байна вэ? Дасан зохицож байна вэ гэдгийг судалдаг нь бол экологийн шинжилгээ ухаан. Тэгэхээр биологийн макросистем болох популяц, одоо бүлгэмдэл буюу биоценоз, экосистем буюу орчны тогтолцоо, биосфер буюу амь мамдлыг орон зай цаг хугацааных нь дотор тодорхой нэг цаг орон зай дээр тодорхой нэг газар нутагт гэсэн. Одоо юу гэдгийг хангаан бүсэд, говийн бүсэд гэдэг юм уу те? Хээрийн бүсэд тухайн амьд бий хавар намарт яаж дасан зохицож байна вэ? Яаж тэдгээр амьд биесүүд өөрчлөгдөд байна вэ гэдгийг судалдаг шинжилгээ ухаан бол экологийн шинжилгээ ухаан юм байна. За экологийн шинжилгээ ухаан дотор олон салбартай. За түрүү би ярьсан тийм ээ хавсрах шинжилгээ ухаан. За энэ олон салбарууд нь жишээлбэл юу гэхээр гол салбарууд хэмээн ургамлын экологи, амьтны экологи, бичил организмын экологи гэх мэтчлэн гол салбар. За мөн судлах зүйлийнх нь онцлогоос нь шалтгаалаад аутоэкологи, син экологи гэж хоёр том бүлэгт. Аутоэкологи гэдэг нь бол бодгаал бий хүрээлэн байгаа орчинтойгоо хэрхэн харилцаж байна вэ гэдгийг судалдаг шинжилгээ. Син экологи гэдэг нь бүлгэмдэл буюу одоо тэр биологийн макросистемүүд орчинтойгоо хэрхэн хамааралтай харилцаж байна вэ гэдгийг судалдаг шинжилгээ. За мөн загасны экологи, шавжийн экологи, шууны экологи, хөгтний экологи гэх мэтлэн амьтдын экологи дотор нь бас задлаж үзэж болдог. Ургамлынхаа мөн адилхан үнэтэй адилхан задлах боломжтой. Ийм байдлаар англиарцын дэд нэгжүүдийн экологийг судалдаг байна. За хамгийн орчин үеийн хамгийн сүүлийн үеийн экологи нь бол одоо хүний экологи гэдэг шинэ салбар хөгжиж эхэлсэн. Энэ бүхнээс үзэхэд бол экологи нь өнөөдөр байгаль нийгмийн асуудлыг адилхан хамарсан нэгдмэл шинжилгээ ухаан юм байна. Тэгэхээр экологийн шинжилгээ ухаан буюу амьтан ургамлын экологийг судална гэдэг маань зөвхөн байгаль талаас нь биш, нийгэм талаас нь бас судлах боломжтой. Тэгэхээр экологийн анхны тодорхойлолт нь бол одоо баяжих, хамрах хүрээг нь өргөсгөх байдлаар судлагдаж томьёологдож байсан. За гэсэн хэдий боловч энэ маань одоо бие даасан томоохон шинжилгээ ухаан болж хөгжсөн байна. За тэгвэл экологи гэж юу юм бэ гэж? Организмын амьдралын үйл ажиллагааны зүй тогтолцоог тэдгээрээ амьдрах байгалийн нөхцөлд нь тэгэхдээ тухайн орчны хүний үйл ажиллагааны үр дүнд гарсан өөрчлөлтийг хамруулан судалдаг шинжилгээ ухааныг хэлнэ гэж. Тэр юу гэсэн үг байна? Нэг бие махбод ямар нэгэн үйл ажиллагаа хийнэ. Тийм ээ? Ямар үйл ажиллагаа хийхээр амьдрахын тулд хооллно, одоо араатай дотоос бие хамгаална ч гэх юм. За ийм нэг зүй тогтолцоог хүрээд одоо амьдрахын тулд тодорхой нэг үйл ажиллагаа явуулна. За тэнд үйл ажиллагаа явуулахад яг үхээр байгальд нь одоо хэрхэн өөрчлөлт орж байна вэ? Тэр өөрчлөлтийг нь одоо хүмүүс бид ямар үр дүнд хүргээд байна вэ? Бохирдуулаад байна уу, арчлаад байна уу, тийм ээ? Ийм өөрчлөлтийг бий болгодог. За үүнийг судалдаг шинжилгээ ухааныг экологи гэнэ. Организмын амьдралын үйл ажиллагааны зүй тогтолцоог тэдгээрээ амьдрах нөхцөлд нь тэгэхдээ тухайн орчинд нь хүний үйл ажиллагааны үр дүнд гарсан өөрчлөлтийг хамтаар нь нийлүүлэн судалдаг шинжилгээ ухааныг экологи гэнэ гэсэн. За экологийн шинжилгээ ухаан экологийг ер нь яаж судалдаг юм бэ? Шинжилгээ ухааны судалгааны үндсэн 5 арга байдаг. Экологийн шинжилгээ ухааны судалгааны үндсэн 5 арга байдаг. Тэгэхээр альва амьд биесийг хэрхэн судлах вэ? Уулан дээр аргал, янгрыг хэрхэн судлах вэ? Тийм ээ. За эсвэл одоо мод, ургамлыг хэрхэн судлах вэ? Тэгэхээр ингээд судлахын тулд одоо хамгийн түрүүлээд бид нар хээрийн судалгаа хийдэг. Тухайн орчин нөхцөлд нь очиж судалгаа хийх гэсэн. Тэгэхээр энэ хээрийн судалгаа гэдэг нь
хамгийн эртний судалгааны арга гэж үздэг. Шинжлэх ухааны хувьд, экологийн шинжлэх ухааны хувьд бол сольшгүй салшгүй холбоотой шинжлэх ухаан. За амьд биеийн амьдралд гаднаас нөлөөлж байгаа тэр нөлөөллийг судлахын тулд хээрийн судалгааны аргыг бид нар ашигладаг. Ялангуяа хээрийн судалгаанаас амьдралд гаднаас сөргөөр ямар нөлөөлөл бий болгоод байна вэ? Сөрөг нөлөөллийг хэрхэн багасгах вэ гэдэг талаас нь хээрийн судалгааны ажлыг явуулдаг. За тийм мэдээж хэрэг хээрийн судалгаа хийхин тулд урдчлан сайн төлөвлөж боловсруулах хэрэгтэй. Дараа нь баталгаажуулах хэрэгтэй. Судалгаа шинжилгээний ажлаа явуулбал үр дүнд нь бодит байдлаар нь гаргах хэрэгтэй. Хээрийн судалгааны ажлын арга зүйг урьдчилан сайн боловсруулсны дараа баталгаажуулаад түүний дагуу судалгаа шинжилгээний ажлаа явуулбал үр дүн нь бодит байдлаар гардаг гэсэн. За хоёрт гарга нь бол лабораторийн судалгааны арга. За лабораторийн судалгааны арга гэдэг нь бол хээрд судалгаанд явж байгаад дээж материалуудыг цуглуулан тодорхой сайн тоноглогдсон лабораторид ургамал амьтны экологийн олон талт асуудлыг судалж болдог. Тийм лаборатори орчин нөхцөлд нь авчирч судалгаа хийх гэж. Тусгаалсан өрөө танхимд тусгаалсан тоног төхөөрөмжтэй газар яах нь судалгаа хийх нэ. За лабораторийн нөхцөл нь аль болохоор хээрийн амьдралын нөхцөлтэй ойр дөхөө байвал үр дүн зөв гардаг. Тэгээ мэдээж хэрэг лабораторид одоо тэр хээр гадаа орчныг нь нөхөх боломжгүй гэсэн үг шүү. Тэгэхээр цусны дээд шат гэх юм уу тодорхой хэмжээний одоо генетикийн материалуудыг задлан шинжлэх зорилгоор лабораторийг ашиглаж байна. Эсвэргээр тухайн байгальтай ойр дөхөө орчин нөхцөлийг бүрдүүлээд одоо яах нь тэнд хээрийн судалгааны нөхцөлтэй ойр дөхөө байлгаад туршилт судалгаа явуулж болно. За үүнийг бол юу гэх юм гэхээр туршилт судалгааны арга гэж. Байгалийн нөхцөлд нь юм уу сонгож авсан тодорхой талбайд туршилт явуулна. Энэ арга нь бол туршилт ба хяналтын талбайтай байна. Нэг талд нь туршилтаа явуулдаг, нөгөө талд нь хяналтаа явуулдаг. Байгалиараа байвал ямар байх вэ? За энэ туршилтын талбайдад яаж өөрчлөгдөж байна вэ гэдэг. Ингээ харьцуулан судалж байгаа аргыг туршилтын судалгааны арга гэж нэрлэдэг. Тэгэхээр эдгээр талбайд явуулсан судалгааны ажлын үр дүнг харьцуулан үзэж дүгнэлт гаргах юм бол туршилт судалгааны арга гэх байна. За дөрөвт нь экологийн мониторинг арга. Ажиглан тандан судлах аргыг экологийн мониторингийн арга. Өөрөөр хэлбэл экологийн тэр тодорхой үзэгдлийг удаан хугацаагаар ажиглаж тандах явцыг тэмдэглэж хэрхэн өөрчлөгдөж байна вэ? Ажиглан тандах. За үр дүнг нь яаж одоо аж ахуйн практикт ашиглаж болох вэ гэдгийг судалдаг шинжлэх ухаан бол мониторингийн арга байна. За математик арга. Биологийн буюу одоо системийн загварчлах арга. Тэгэхээр энд бол юу яах вэ гэхээр экологт математик загварчил өргөн нэвтэрсэн. Энэ байгаль орчны өөрчлөлт хувьсалтыг одоо яах вэ? Диаграм, график, хүснэгтээр илэрхийлэх энэ аргыг бол математик загварчлалын арга гэж нэрлэж байна. За популяцийн тоо толгойг тодорхойлох, махан эдэрчтэн ба золиос, паразит ба эзэн зэрэг амьд биесүүдийг экологийн харилцааг судлахад математик загварчлалын аргыг өргөн хэрэглэдэг. Мөн одоо тодорхой хэмжээний загас, халим хэлбэртний нүүдлийг судлах, шуудын нүүдлийг судлах тийм үү? За утаа хийсэлтийг тодорхойлох зэрэг олон судалгааны арга математик загварчлалын аргаар тодорхойлж болдог. За ингээд бол экологийн шинжлэх ухааны бол нэгдүгээрт нь хээрийн судалгааны арга, хоёрт нь
лабораторийн арга, гуравт нь туршилтын арга, дөрөвт нь экологийн мониторингийн арга, тавт нь математик загварчлалын арга гэсэн 5 аргаар судалдаг байна. За экологийн шинжилгээ ухааны ач холбогдол. Экологи, экономик гэдэг үг нь нэг үндэстэй утгачлбал экономик гэсэн гэрийн аж ахуйн хөтлөх гэсэн утгатай үг юм аа. Экологи гэдэг нь гэр орчныг судлах гэсэн утгатай. Идүүгээ цагт экологийн асуудал нь эдийн засгийн хөгжилд ихээхэн үүрэгтэй байна. Дэлхийн нэртэй эрдэмтдийг игнэндээ багтаасан Ромын клуб олон улсын байгууллагаас Америкийн эрдэмтэн Медуз даяаршлын хөгжлийн загварыг дэвшүүлсэн. Ромын клуб байгуулаад түүндээ бол одоо дэлхий дээр тулгамдчийн асуудлуудын талаар ярьсан. Тэгээд тэр нь бол одоо 1994 онд Медуз гэдэг хүн даяаршлын хөгжлийн загварыг дэвшүүлсэн. Тэрээр юу гэж дэвшүүлсэн байдаг вэ гэхээр 1900, 2000, 2100 онуудад хэрхэн одоо амьдарч байгаа хэрхэн өөрчлөгдөж болох юм бэ гэдгийг тодорхойлж өгсөн байна. Нэг ясандаа юу гэхээр өнгөрсөн буюу одоо ирээдүйн гэсэн 3 цагийн үед одоо энэ байгаль орчин хэрхэн өөрчлөгдөж байгаа, цаашдаа хэрхэн өөрчлөгдөх боломжтой юм бэ гэдгийг тодорхойлсон ийм математик загварчлалыг гаргаж харуулсан байдаг. Тэгээ энийг бол 1994 онд. Тэгээ энэхүү загварчлал графикаар бол одоо 2100 он гэхэд дэлхийд байгаа хүмүүс хүнсний ба үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн эрдэс түүхэн эдийн нөөц ихээхэн багассан байна гэж тодорхойлсон. Мөн орчны бохирдол дээд зэгтээ хүрэх юм байна гэж тодорхойлж өгсөн. Тэгэхээр эндээс харахад одоо бид нар амьдарч байгаа орчныхаа хэв маягийг өөрчлөхгүй бол одоо дээр дурдсан тэр хүнс түүхэн эдийн нөөц баялаггүй болж бохирдол тасар ихээр ортож устгахаар байна гэдгийг л илэрхийлсэн. Хэрэг тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг амьдралд хэрэгжүүлж чадвал энэхүү аюулыг бол гитлэн давах боломжтой. Эрдэс түүхэн эдийн нөөц багасгаас сэргийлэх боломжтой юм гэж хэлсэн. Үүн баг зэрэг хэлбэлзэж болох хэдий ч дээр ерөнхий зүй тогтолт бол бид нар захирагдах нэ гэж хэлсэн байна. Тэгээ Медуз маань бол даяаршлын хөгжлийн загвараа ингэж харуулсан. Графикаар харуулсан байна. Жишээлбэл юу вэ гэхээр энэ 1 гэдэг нь бол эрдэс бодисын нөөц баялаг 1900 онд бол өндөр байжээ. 2000 онд харьцангуй тогтвортой явжээ. 2100 онд багасжээ гэдэг харуулж байгаа. Тэгвэл хүнсний бүтээгдэхүүн хоёроор илэрхийлсэн. Дунд зэрэг байсан хүнсний бүтээгдэхүүн 2000 онд бол дунд зэрэг бага зэргийн өсөлттэй явсан. Хүн ам олсорсноор 2100 онд бас хүнсний бүтээгдэхүүн бууржээ. 3 дээр орчны бохирдол 1900 оны үед бага байсан. 2000 онд их нэмэгдэж эхэлсэн. 2100 онд бүр эрс нэмэгдсэн байна. Гэх мэт. Бид нар амьдралын хэв маягаа өөрчлөхгүй бол энэ улам их нэмэгдснээр одоо дэлхийн ертөнц маань сүрэх гэдэг байна. Хүн амын тоог хардаа. Хүн амын тоо өссөөр байгаа. 2000 онд тодорхой хэмжээгээр өссөн. 2100 он гэхэд асар их хэмжээгээр өсөөд тэр бохирдол ихснээр гэнт хүчтэй хүн амын тоо буурахаар харагдаж байна. Үүний үр дүнд одоо яг цаашаа амьдрах нөхцөл боломж багасж байна гэдгийг энэхүү загварчлалаар харуулсан. Парис хот ном 1968 онд болсон ЮНЕСКОгийн засгийн газрын хоорондын бага хурлаар биосферийн нөөц баялагийг зохистой ашиглах ба хамгаалах асуудлыг хэлэлцэж олон улсын биологийн программыг баталсан байна. Хүн ба шин мандал нэртэй хөтөлбөрийг 1970 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд манай улс одоо энэ хүн ба шин мандал хөтөлбөрт
орсон байдаг. Нэгдэн орсон байна. За тэгээ бидний мэддэг одоо Увс нуурын айсаа гэдэг маань одоо Хумбашин мандалд бүртгэгдсэн байдаг. За дараагийнх нь бол Вашингтон хотно 1973 онд туулсан зэрлэг амьтан ургамлын зүйлийг олон улсын зах зээл дээр худалдаалах тухай конвенц гэж гарсан. Манай улс 1996 онд нэгдэн орсон бөгөөд за зэрлэг амьтан ургамал ялангуяа ховордсон зүйлийг одоо юутэйгээр хязгаартайгаар худалдая гэдэг санааг энд илэрхийлсэн байдаг. За тэгээ конвенцэд манай улс 96 онд орохдоо энэ конвенцийн 1-р хасралт 2-р хасралтыг одоо хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна. За тэгээд Монгол орны амьтдаас 1-р конвенцэд одоо хөгтнөөс манай орны одоо тах, улан, халиу, мазаалаа, ирвэс зэрэг 5 зүйл юм. За шуудаас борцгор хотон, дорны өргөдөөс хар бүргэд, цагаан сүлмэн өргөдөөс шонхор тийм ээ. Цагаан шонхор, шилийн шонхор гэх мэт шонхрууд, мөн тогроонууд, за жороо тод гэх мэтчлэн зүйлийн шув 13 зүйлийн шув бүртгэгдсэн байна. За энэ 1-р хавсралтаар бол огт агнаж болохгүй гэсэн шув болон амьтдыг оруулсан байдаг. За тэгээд 2-р хавсралтад бол тодорхой гэрээ хэлэлцээрийн дагуу ашиглаж болно. За энд бол одоо 9 зүйл хөхтөн 58 зүйл шувуу 1 зүйл мөлхөгч 2 зүйл цангас 1 зүйл ирвэхээ 8 зүйл ургамал тус бүрийг бүртгэж одоо конвенцийн дагуу худалдаалах боломжтой. Төлбөр төлсний улмаас гэх байдлаар тогтоож өгсөн байдаг байна. За дараагийнх нь бол Бразилийн Рио де Жанейро хотно 1992 онд зун болсон хүрээлэн орчин буюу хөгжил гэсэн олон улсын баг хурал дэлхийн 100 гаруй орны төрийн тэргуунаар оролцож гарын үсэг зурсан байна. За хүрээлэн буй орчин ба доктортой хөгжил хэмээх тунхаглал гаргасан. Энэ хурлаар бол биологийн төрөл зүйл конвенцэд гарын үсэг зурснаар манай улс нэгдэн орсон байна. 92 онд анхны нэгдэн орсон конвенц маань байна. За энэ биологийн төрөл зүйлийн конвенц маань сүүлийн үед одоо биологийн олон янзын зүйлийн конвенц гэдэг нэртэй ирүүлсэн байна. За энд бол орчуулгын өөрчлөлт гарсан. Тэрнээс биш агуулгын хувьд бол ажилласан байна шүү. За үүнээс хойш 92 оноос хойш ер нь бол манайх байгаль орчныг одоо нөхөс сэргээх байгаль орчны тэнцвэр байдлыг хадгалах зорилгоор конвенцуудад нэгдэн орсон байдаг. Цөлжилттэй тэмцэх конвенц, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх конвенц, азооны давхаргыг хамгаалах конвенц, химийн зэвсгийг боловсруулах конвенц гэдэг юм тийм ээ. Үйлдвэрлэх, нөөцлөх, хэрэглэхийг хориглох тухай конвенц, аюултай хог хаягдлыг дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих конвенц зэрэг конвенцуудад нэгдэж орсон. Олон улсын байгууллагуудтай хамтарч зарим төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа юм байх нэ. За Монгол улсын төр засгаас экологи байгаль хамгааллын асуудлыг онцгойлон авч үзсэн бөгөөд одоо олон чухал арга хэмжээ авч хэрэгжүүлж ирсэн. За Монгол улсын үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн нэгд бол Монгол улсын газар, үүний хэвлэл, ой сургамал амтан, байгалийн босод баялаг нь гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалтанд байна гэж тодорхойлж өгсөн байдаг. Мөн Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал зэрэг хэмэх бичиг баримтад бол одоо экологийн аюулгүй байдал гэсэн бие даасан бүлгийг бас бий болгож өгсөн. За энэхүү бүлэгт заахтаа бол экологийн аюулгүй байдал гэдэг нь байгаль, цаг уурын өөрчлөлт болон байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, бодлогын харилцаа алдагдсанаас хүний амьдрах орчин эдийн засагт үүсэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх нөхцөл хангагдсан байдлыг хэлнэ гэж зааж өгсөн. За эндээс үзэхэд одоо Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг экологийн аюулгүй байдал бүлгийг бол тусгагдсанаар өндөр ач холбогдолтой гэж үздэг. За Монгол улсын их хурлаас 1995 онд байгаль орчныг хамгаалах тухай ерөнхий хуулийг анх баталсан бөгөөд за энэхүү хууль маань 2012 онд шинжлэгдэн батлагдсан. За
За анх батлагдахтаа бол 95 онд агалдах 30% одоо нэгдэж одоо багц хууль болон батлагдаж байсан бол одоо 2012 онд эдгээр нь нэгтгэн одоо 18 хуулийг энэ чиглэлийн 18 хуулийг Монгол улсын их хурлаар батлан хэрэгжүүлж эхэлсэн байна. За энэ бүхнээс үзвэл одоо эколог өнөөдөр зөвхөн биологийн шинжилгээ ухааны нэг сонгомжтой салбар төдийгүй байгалийн нийгмийн асуудлыг адилхан хамарсан нэгдмэл шинжилгээ ухаан болжээ гэдгийг харуулж байна. За мөн организм орчин үеийн харилцаа холбооны тухай экологийн шинжилгээ ухааны тодорхойлолт улам өргөжсөөр байгаа юм байна. За олон улсын байгууллагын хэмжээнд бүх нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэх явдлыг онцгой гарч эхэлсэн байдаг. За нэгдсэн үндэсний боловсрол шинжилгээ ухаан соёлын байгууллагын дэргэдэг биологч эрдэмтдийн холбоо буюу BioAid 2000 нэмэх хөтөлбөрийг гаргаж ирсэн бөгөөд энд бол хүн төвтэй сургалтаас биологи төвтэй сургалт руу шилжихийг чухалчилж хэлсэн байна. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо хүн рүү чиглэх нь гол нь биш ээ. Байгаль орчин хамгаалах, хайрлах, тэнцвэртэй байдлыг хангах нь чухал юм а гэдэг утгаараа одоо биологи төвтэй сургалтыг бий болгосон. За мөн 2001 оноос соёлын 10 жилийг зарласан байдаг. Манай улс үндэсний соёлыг хөгжүүлэх талаар багагүй ажил хийж байгаа. За энэ 2020 оноос хойш тийм ээ Монгол улс маань соёлын хамтаа болж үйл ажиллагаагаа явуулж байна. Үүгээрээ үндэсний соёлыг хөгжүүлэх, за байгаль экологийг хамгаалах, сурчлах юм ажлуудыг хийх явуулж байна. За эрхэм бүр экологийн соёл төлөвшүүлэх нь дөрвтэй ажил болох. Заашгүй шаардлагатай байна гэж илэрхийлж байна. За 2006-аас 11 онд бол доктортой хөгжлийн боловсрол хөтөлбөрийг зарлан хэрэгжүүлж Монгол улс маань. За Оросын албаны улсын донд сургуулийн ахлах ангид эколог гэдэг нэгдсэн хичээлийг үзэж эхэлсэн. За манайх бол 98 оноос хойш одоо 2006 он хүртэл бол эколог гэдэг хичээлийг ерөнхий боловсролын сургуульд үзэж байсан. За 2006 оноос хойш доктортой хөгжлийн боловсрол гэдэг зогссон байгаад байна. За Америкийн дунд сургуулиудад заавал үзэх хичээлийн нэг нь биологи хичээл болсон байдаг. Монгол улсад мөн заавал үзэх хичээлийн нэг нь биологи байдаг. За Солонгос улсын дунд 1-р ангиас нь эхлээд биологи, экологийн хичээлүүдийг үздэг байна. За олон жишээ баримтуудад бол болох юм аа. За Монгол улсын их хурлаар 1995 онд батлагдсан байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 36 дугаар бүлэгт экологийн боловсрол хүмүүжил гэсэн бие даасан бүлэг. За түүн дээр юу тусгаж өгсөн байдаг вэ? За засгийн газар албан болон албан бус боловсролын тогтолцооны хүрээнд иргэд экологийн боловсрол хүмүүжил, байгаль орчныг хамгаалах арга дадал олгох хөтөлбөрийг баталж биелэлтийг зохион байгуулах ёстой гэж заасан байна. За хоёрт нь экологийн боловсрол хүмүүжил олгох ажлыг дараах байдлаар зохион байгуулах гэж хэлсэн байдаг. За энд бол юу гэх юм сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургууль, байгаль хамгаалах анхны мэдлэг хүмүүжил болох ёстой. Коллеж, ихтэй сургууль, мэргэжлийн сургалтын байгууллагууд мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор за байгаль орчныг хамгаалах, байгалийн байдлыг зохистой ашиглах, шинжилгээ ухааны үндэс хэрэгцээ мэдлэгийг олгох нь зүйтэй юм а гэдэг. Энэ үеэс эхлээд одоо 95 оноос хойш 2006 оноос хойш ялангуяа тийм ээ ерөнхий эколог гэдэг хичээлийг бүх ангид ордог болсон байна. За мөн гуравт нь бол хэвлэл мэдээллийн хэрэгслэр экологийн мэдлэг, байгаль орчныг хамгаалах үндэсний уламжлал, зан заншил, хууль тогтоомжийг сурчлах ёстой гэж заасан. За тэгээд телевиз, радиогоор тийм ээ өсвөр үеийнхэн нийт хүн амын экологийн боловсролын хөгжлийг дэвшлүүлэх асуудлаар 1997 онд Монгол улсын засгийн газрын тогтоолоор бүх нийтийн экологийн боловсрол үндэсний хөтөлбөрийг батлан гаргаж хэрэгжүүлсэн юм байна. За энэ бүх нийтийн экологийн боловсролыг хөгжүүлэхэд эрхэм бүр экологийн соёл төлөвшүүлэхэд нэн чухал бөгөөд одоо дунд ба ихтэй сургууль
үзэж ирсэн экологи байгаль хамгаалалт чухал үүрэгтэй байна. Бүх нийтийн экологийн боловсрол үндэсний хөтөлбөрийн эхний шат нь бол 2005 онд дууссан бөгөөд 2 дахь шат нь удахгүй хэрэгжих буюу 2006 оноос эхлээд одоо 30 оны хүртэл доктортой хөгжлийн боловсрол гэдгээр үргэлжилж байна. За, экологийн шинжилгээ ухааны ач холбогдол нь юу юм бэ? Үндсэн ач холбогдол нь. Байгалийн нөөц байдлыг зохистой ашиглах. Хүрээлэн байгаа орчныг бохирдлоос хамгаалах. За, хүн төрөлхтний байгальтай шүтэлцэн амьдрах онолын үндсийг зааж өгөх туш. За, юу гэж байна вэ? Байгалийн нөөц байдлыг зохистой ашиглах. Хүрээлэн буй орчныг бохирдлоос хамгаална. Хүмүүс бид нар одоо орчинтойгоо зохицон амьдарч байхыг л гол ач холбогдлоо гэж үзсэн байна. За, өнөөдрийн хичээлийг энэ төрөйд дуусгая. Анхаарал хандуулсан та нартай баярлалаа.